That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд атомын цахилгаан станц барих нь зөв, эсвэл барих нь буруу гэдэг нэлээдгүй ийм маргаан ард иргэдийн дунд бол үүсэт байгаа харагдсан. Миний хувьд бол анхнаас атомын цахилгаан станц цөмийн энергийг бол Монгол улсад бол одоо ашиглах ёстой гэдэг ийм байр суурьтай хүн байсан. Би 2015 онд сэтгүүлчээр төгсөж байхдаа яг энэ цөмийн эрчим хүчний сэдвээр Монголд хэрэгтэй гэдэг өнцгөөс нь буюу хүн төрөлхтний алхаж буй тэр ирээдүйн тэр замыг бол бид нар урдаас нь тосоод бэлэн байх ёстой гэдэг өнцгөөс бол ийм баримтат нэвтрүүлэг бол хийж дипломын ажил бол хамгаалж байсан. Тэглээгээд одоо би хэдийгээр атомын цахилгаан станц цөмийн эрчим хүчийг дэмждэг байлаа гэд мэдээч хэрэг эсэргүүцэж байгаа хүмүүсийг бас үгүйсгэх арга байхгүй. Яагаад гэвэл одоо тэдгээр эсэргүүцэж байгаа хүмүүсийн дунд энэ талаар хангалттай мэдлэг мэдээлэл байхгүйгаас болоод эсэргүүцэж байгаа ийм хүмүүс байгаа. Мөн одоо магадгүй бас цөөн тохиолдолд бүх зүйлийг мэдж байгаа хэрнээ зориудаар бас хорлож эсэргүүцэж байгаа ийм хүмүүс ч бас байхыг бол үгүйсгэх аргагүй. Тэгэхээр миний хувьд бол бодохдоо бол одоо манай улсын хөгжлийн хамгийн том гарц гаргалгаа нь нийгэмд улс орондоо хэрэгтэй байгаа энэ зарим нэг чухал асуудлуудын талаарх энэ мэдлэггүй мэдээлэл дутуу байгаа хүмүүсийг мэдлэг мэдээллээр нь ерөнхийдөө хангаад өгчих юм бол нэлээд том асуудал бол шийдэгдэх юм болов уу гэж бол би боддог. Одоо харин хамгийн чухал одоо гол сэдвтээ бол оръё. Тэгэхээр атомын цахилгаан станц Монгол улсад үнэхээр хэрэгтэй юу эсвэл хэрэггүй юу? Атомын цахилгаан станц баригдлаа гэд ард түмний өдөр тутмын аж амьдрал, амжиргаа, халаасанд ямар байдлаар нөлөөлөх үү? Мөн одоо улс орны одоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд бол ямар байдлаар нөлөөлөх үү гэдэг талаар бол өнөөдөр ярилцсан. Гэхдээ мэдээч хэрэг одоо дан эрэг талаас нь биш, мөн одоо шүүмжлэх талаас нь буюу атомын цахилгаан станц Монгол улсад баригдсаар ямар эрсдэл одоо сөрөг нөлөө мэдээч одоо үүсэх боломжтой талаар бас дурдж ярих болно. Тэгэхээр атомын цахилгаан станцын асуудлыг ердийн нэг эрчим хүчний технологийн маргаан гэж харж ерөөсөө болохгүй. Энэ бол улс үндэстний аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, иргэдийн амьдралын чанар гэх хэмээх гурван том асуудлыг хамтд нь хүндсэн асар том стратегийн сэдэв юм. Өнөөдөр Монгол улс эрчим хүчнийхэн тодорхой хэсгийг гадны улсаас хараат байдлаар худалдан авч байна. Мөн манай улсын эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа учраас эрчим хүчний хомсдол бидний өмнө тулгарч буй бодит эрсдэл болон хувраад байна. Аж үйлдвэрлэлийн салбарт, уул уурхайн салбарт, хэмээл оюун ухааны салбарт, мөн томоохон дата төвүүд гэх мэтээр энэ бүгд үйл ажиллагаагаа доктортой явуулахын тулд зайлшгүй эрчим хүч шаардагдаж байдаг. Иймээс өнөөдөр атомын цахилгаан станц үнэхээр хэрэгтэй юу хэмээх зайлшгүй цаг үеийн шаардлагаар гарч ирж буй асуулт гэж ойлгож болно. Хэдийгээр атомын цахилгаан станц зайлшгүй хэрэгтэй хөгжлийн түлхүүр хөдөлгөгч хүч мөн боловч нөгөө талд бас мэдээч хэрэг аюул эрсдэл бий. Тухайлбал аюулгүй байдлын асуудал, байгаль орчны асуудал гэх мэтээр олон нийтийн дунд айдас мөн тодорхой хэмжээгээр байгааг нуух аргагүй. Тухайлбал хуучнаар зөвлөлт холбоот улсын буюу өнөөгийн Украины Чернобылийн атомын цахилгаан станц, Японы Фукушимагийн атомын цахилгаан станц гэх мэт нэрсэн олон хүмүүсийн ой тойнд атомын эрчим хүчийг аюул эрсдэл гэх ойлголтыг хэдийнэ бий болгосон. Энэ нь мэдээч хэрэг үнэн. Ийм учраас атомын цахилгаан станц хэмээх ойлголт нь монголчууд бидний хувьд техникийн гэхээсэн илүүтэйгээр ард түмний сэтгэл зүйн хувьд өндөр босготой сэдв хэвээр үлдэж байгаа санагддаг. Иймээс атомын цахилгаан станц хэрэгтэй юу эсвэл хэрэггүй юу хэмээх маргааныг тийм эсвэл үгүй гэх эмоцоор дүгнэхээс илүүтэйгээр яг бодит байдалд дүгнэлт хийж л дүгнэх хэрэгтэй. Тухайлбал Монгол улсын бодит эрчим хүчний хэрэгцээ хэр өндөр байгаа юм. Гаднаас хараат байдлын эрсдэл хэр аюултай түвшинд байгаа юм. Орчин үеийн атомын цахилгаан станцуудын аюулгүй байдлын түвшин хэр зэрэг сайжирсан эсэх, иргэдийн амжиргаа, үн тариф, ажлын байрууд хэрхэн нэмэгдэх боломжтой байгаа юм гэх мэт асуудлуудын хүрээнд авч үзэх нь шаардлагатай болов уу? Ер нь эцэст атомын цахилгаан станц Монголд хэрэгтэй юу эсвэл хэрэггүй юу гэх энэхүү асуулт нь айдас ба бодит хэрэгцээний зааг дээрх бидний сонголт болон хувраад байна. Харин монголчууд бид айдсыг сонгох уу эсвэл бодит хэрэгцээг нь сонгох уу? Бодох хэрэгтэй.
Юуны өмнө атомын цахилгаан станц Монголд баригдсанаар бидэнд ямар ашигтай давуу талууд үүсгэхээс ихэд жарив. Нэгдүгээр хамгийн том асуудал гэвэл атомын цахилгаан станц нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асар том хөшүүрэг болон хувирна. Эрчим хүч болох 21-р зууны аюулгүй байдлын суурь үзүүлэлт юм. Улс орнууд өнөөдөр олон мянган танк эсвэл пуучинтай байлаа гэд эрчим хүчийг цахилгаангүй бол тухайн улс ямар ч бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Энэ ч утгаараа атомын цахилгаан станц нь Монгол улсын хувьд зэвсэг биш боловч бидний хувьд асар чухал стратегийн хэрэгсэл байж чадна. Нэгдүгээрт хараат байдлын эрсдлийг ярих хэрэгтэй. Монгол улс нь өнөөдөр цахилгааны тодорхой хэсгийг гадаадаас авдаг. Үүний улмаас манай дотоод улс төрд үе үе маргаан дэгдэж цаашлаад геополитикийн хурцдмал байдал үүсгэж эрсдэлтэй. Мөн манай эрчим хүч нийлүүлэгч улсад ямар нэгэн хямрал эсвэл эдийн засгийн дарамт үүсэх үед манай эрчим хүчний нийлүүлэлт шууд тасалдах эрсдэлтэй. Эрчим хүч тасарна гэдэг нь манай аж үйлдвэрүүд зогсож, уул уурхайн салбар ажиллахаагүй болж, мэдээлэл систем, холбоо харилцаа доголдож, хотуудын амьдрал сааталд орж, айрам онцгой байдал эмэлгүүд хүртэл асар өндөр эрсдэлд орно гэсэн үг. Мөн эдгээр шалтгаанууд дээр нэмээд манай улс нь эрчим хүчээ бүхэлд нь өөрөө хангадаг болчих бол гадны эрчим хүч экспортлагч улсуудын эрдэв шахалт дарамтанд өртөх боломж нь багасна. Хэрвээ та нар ингэхгүй бол бид эрчим хүчний нийлүүлэлтэд тасална гэх мэтээр дарамт шахалтууд байхгүй болно гэсэн үг. Яг үнэхээр ингэж дарамтлагдаг эсхийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч тач ийм зүйл болох боломжгүй болно гэсэн үг. Тэгвэл үндэсний аюулгүй байдлын асуудлын дараагийн том ашигтай хүчин зүйл нь тогтвортой эрчим хүч юм. Хэдийгээр нар салхины эрчим хүч үр дүнтэй, сайн боловч энэ нь маш их зардалтай. Нэмээд байгаль дэлхийн ааш омгоос хамаарат эрчим хүчний тасалдалт бий болох боломжтой. Нэг ёсондоо бол тогтвортой эрчим хүчний их усүр биш гэсэн үг. Харин нүүрсний хувьд манай улс нь нүүрсний армиг нөөцтэй боловч нүүрс нь бохирдол тортог маш их ялгаруулдаг. Ер нь бол хуучирч буй зүйл. Иймээс бид аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн бүгд найрамдах хятад ард улсад нүүрсээ сайтар экспортлож өөрсдөө харин атомын цахилгаан станцаас эрчим хүч авдаг тиймэрхүү эдийн засгийн загварч шилжих нь хамгийн зөв мэт санагдаж байна. Атомын цахилгаан станцын хувьд энэхүү эрчим хүчний их усүр нь 7 хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажиллах бөгөөд ямар ч хямрал олон улсын дарамт болж байсан ажил сарал байх болно. Мөн атомын цахилгаан станцуудын дундаж насжилт 60-аас 80 жил байдаг гэхээр манай улсын хувьд ганцхан атомын цахилгаан станц байхад уг нь бол хангалттай. Энэхүү атомын цахилгаан станцын ачаар Монгол улсад аж үйлдвэрүүд, дата төвүүд, уул уурхайн салбар, төмөр зам, цаашлаад цахилгаан автомашины салбар зэрэг ирээдүйн эдийн засгийн суурьуд бүрдэх учиртай. За тэгвэл атомын цахилгаан станц ашиглалтанд орсноор үүсэх дараагийн давуу тал бол цахилгааны үн тогтворчих явдал юм. Учир нь атомын цахилгаан станцыг нэг л бариад авчих юм бол үйл ажиллагааны зардал нь харьцангуй бага. Атомын цахилгаан станц нь маш бага төлөв зарцуулах бөгөөд эрчим хүчний үнийн огцом савлахаа хийлгэх бараг л боломжгүй болгодог. Үүний үр дүнд айл өрхүүдийн эрчим хүчний үн тогтворчж тог тасарна гэдгийг мартана. Мөн аж үйлдвэрлэлийн эрчим хүчний төлбөр багасна гэдэг нь аж үйлдвэрлэлийн өртөг буурна гэсэн үг. Өртөг буурснаар өргөн хэрэглээний барааны үн буурахгүй юма гэхэд ядаж тогтворчих боломж бүрдэнэ. Ингэснээр улс оронд инфляцийн дарамт багасж таарна. Энэ бол шууд л иргэдийн халаасанд мэдрэгдэх ашиг юм. Мөн үүн дээр нэмээд утаа болон бохирдол эрс багасна. Улаанбаатар хотын гэр хорооллууд өнөөдөр асар их нүүрс төлж байгаа учраас агаарын хорт тоосонзор болох PM2.5 хүхэр болон азотын эсэл гэх мэт бодисууд агаарт тархаж ард иргэдийн эрүүл мэндэд асар их хохирол учруулж байгаа. Гэтэл атомын цахилгаан станц бариад үн болон эрчим хүчний нийлүүлэлт тогтворчих юм бол гэр хороолол нүүрс төлөх шаардлагагүй болно. Мөн атомын цахилгаан станц нь бараг CO2 ялгаруулдаггүй, агаарын бохирдол үүсгэхгүй гэдгээрээ маш том давуу талтай. Үндсэндээ бол атомын цахилгаан станц нь Улаанбаатарын утааны асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх боломжтой томоохон бөгөөд магадгүй цорын ганц ойрын шийдэл юм. Эдгээр шалтгаануудаас гадна хэрв манай улс үнэхээр атомын цахилгаан станц барих юм бол манай улс хормын дотор өндөр технологи ба мэдээллийн их өсвөлтийг хийх болно. Учир нь атомын цахилгаан станц бол зүгээр нэг цахилгаан станц бос, харин улс орныг бүхэлд нь технологийн дээд түвшинд гаргах өсвөлт юм. Бид чадахгүйгээс нь чаддаг улс болон шилжих болно. Атомын цахилгаан станц баригдсанаар
Манай улсад цөмийн физик, материал судлал, автоматжуулалт, нарийн хэмжилт, аюулгүй байдлын систем зэрэг маш олон салбаруудад шинжилэлт хийгдэж, нарийн мэрэгжлийн асар олон боловсон хүчинтэй болно. Ингэснээр бид өндөр технологи эзэмшдэг улс гэх ангилалд багтана гэсэн үг. Мөн манай улсын хүний капиталч огцом өсрэлт хийн. Атомын цахилгаан станц хэмээх тэрхүү байгууламжийг дагаад цөмийн инженерүүд, реакторын операторууд, кибер хамгаалалтын мэрэгчлэтнүүд, аюулгүй ажиллагааны аудитор, чанарын хяналтын шинжээч гэх мэтээр тоо томшгүй олон нарийн мэрэгчлүүд манай огт ашиглаж байгаагүй тиймэл мэрэгчлүүд шаардлагатай болж бид хүмүүсээ бэлтгэж эхлэх болно. Энэхүү атомын цахилгаан станц нь нэг удаагийн төсөл бус, харин олон үе дамжсан мэдлэгийг эх орондоо бий болгоно. Ганцхан станц барих төдийд бүхэл бүтэн нэг үеийн оюун санааны хоримтлал үүсэх боломжтой. Мөн үүнийгээ дагаад боловсролын системч хүссэн хүсээгүй шинэ шатанд шилжинэ. Атомын цахилгаан станц баригдсанаар манай улсад роботжуулалтын салбар хөгжих боломж бүрдэж, мөн хэмэл оюун ухаан, дата аюулгүй байдал, нарийн багаж технологиудын үйлдвэрлэл, эмнэлгийн дүрс оншилгоо зэрэг бусад салбарууд хөгжих бүрэн боломж нэгдэнэ. Эдгээрээс гадна ард иргэдийн амьдралд нөлөөлөх өөр нэгэн давуу тал гэвэл атомын цахилгаан станцыг дагалдан бий болгох ажлын байрууд юм. Атомын цахилгаан станц барина гэдэг нь ердийн нэг барилгын төсөл биш. Атомын цахилгаан станц барина гэдэг бол ажлын байр, бизнес, мэдлэг, бүс нутгийн хөгжил хэмээх дөрвөн чухал хүчин зүйлд зэрэгцсэн ургах олон давхаргат экосистемийн бүрдэл юм. Олон улсын жишгийг харахад нэг атомын цахилгаан станц ашиглалтанд орсноор түүнийг дагадаг хэмжээнээс нь хамаарч 500-аас 2000 ажлын байр шинээр бий болдог. Эдний ихэнх нь инженер, оператор, автоматжуулалтын мэрэгжилтэн, аюулгүй ажиллагаа, хяналтын инженерүүдээс бүрддэг. Мөн эдгээр ажилтнууд нь маш өндөр цалинтай, ажлын байр нь тогтвортой байдаг. Мөн атомын цахилгаан станцын барилгын ажил дунджаар 7-оос 10 жилийн хугацаанд үргэлжилдэг. Энэ хугацаанд олон мянган хүн атомын цахилгаан станцын барилга дээр ажиллах шаардлага үүснэ. Үүний үр дүнд манай дотоодын компаниуд, тухайлбал барилга болон зам, бетон, металл, логистикийн компаниудад асар их ажлууд олдно гэсэн үг. Мөн атомын цахилгаан станц яг хаана баригдах уу? Тухайн бүсэд атомын цахилгаан станцаа дагаад дэд бүтэц хөгждөг жамтай. Тэнд шинээр сургууль, эмнэлэг, орон сууцнууд нэмэгдэж, хоол, тээвэр болон худалдаа гэх мэтээр үйлчилгээний бизнесүүд хөгжиж эхэлдэг. Ер нь бол нэг станц гэдэг нь нэг хотын хэмжээний эдийн засгийн хөдөлгөөнийг араасаа дагуулдаг байна. Ер нь бол орчин үеийн геополитикийн хөзөр нь цэрэг айрам гэхээсэн илүүтэйгээр тухайн улс хэрэг хэмжээний нөөцтэй, ямар хэмжээний төсвөртэй улс вэ гэдгээр хэмжигддэг болсон. Энэ ч утгаараа атомын цахилгаан станц бол Монгол улсын хувьд өнөөдрийн биш харин 30-аас 60 жилийн дараах байр суурийг тодорхойлох геополитикийн хөзөр юм. Эрчим хүчээр хараат улс үргэлж бусдын шийдвэрийг дагаж мөн бүс нутгийнхан бодлоход дуу хоолой тун султай байдаг. Харин атомын цахилгаан станцтай улс нь хэлэлцээрийн ширээний ард жин нэмдэг зарчимтай. Атомын цахилгаан станцтай улс нь өөрийн дотоод бодлохоо гадны дарамтаар бус харин өөрийн тооцоогоор явуулах боломжтой байдаг. Ингээд харахаар эрчим хүч бол тусгаар тогтнолын бие даасан бодлогын суурь үзүүлэлт юм. За энэ мэтээр өшөө цааш нь ярил явандаа илүүдэл эрчим хүчээ экспортлох боломж бүрдэх, 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт орж ирэх орчин нэмэгдэх гэх мэтээр яриад байвал маш олон сайн талууд бий. Үнэхээр манай улсад хэрэгтэй ягвал хэрэгтэй. Хөгжмөр байна уу? Тэгвэл атомын цахилгаан станцаа барих хэрэгтэй. Гэхдээ энэ бол тарих угаах зорилготой эсвэл атомын цахилгаан станцыг дэмжих захиалагтай дугаар биш. Иймээс сөрөг тал буюу эрсдлийг нь давхар ярина. Атомын цахилгаан станцын ашигыг ярихын зэрэгцээ эрсдлийг нь нууж хаалгүйгээр гэхдээ хэтрүүлэггүйгээр яг боддоор ярих нь чухал. Хүмүүсийн хамгийн их айж болгоомжлдог эрсдэл бол осол. Чернобыль, Фукушима зэрэг станцуудын ослууд иймэрхүү айдсыг хүмүүсийн сэтгэл зүйд суулгасан. Гэхдээ орчин үеийн атомын цахилгаан станцууд нь олон давхар хамгаалалттай, автоматар шууд унтрах горимтой болсон. Нэг ёсондоо бол хүний оролцоогүйгээр аюулгүй зогсолт хийх технологи бий болжээ. Гэхдээ үүнд бас мэдээч 100% найдах аргагүй. Манай улсын хувьд газар хөдлөлт, улсны нөөц зэрэг бодит эрсдлүүд байгаа бөгөөд атомын цахилгаан станц барихад бол хамгийн гол зүйл нь барих байршлаа сайтар сонгох явдал юм. Тэгвэл дараагийн томоохон асуудал бол цөмийн хог хаягдлын асуудал. Атомын цахилгаан станцад ашигласан түлшин олон мянган жилийн турш аюултай хорон чанараа огтоосон автдаггүй. Иймээс цөмийн хаягдал нь тусгай хадгалалт шаардлагдаг.
Манай улсын хувьд улс төрийн буруу шийдвэрийн улмаас эсвэл хараа хяналтад сул байсны улмаас цөмийн хаягдлаа хаяах булшлах асуудал дээр алдаа үүсгэх эрсдэлтэй. Мөн цөмийн хаягдлыг хавиулах аймаг сум орон нутгийн иргэд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлэх боломжтой. Цөмийн хаягдал бол яалтчгүй бодит эрсдэл мөн үү гэвэл мөн. Тэгвэл мөн өөр нэгэн чухал эрсдэл нь манай овилгогүй улс төрчдтэй холбоотой эрсдэл юм. Учир нь юу вэ гэвэл атомын цахилгаан станц нь маш том төсөл учраас тэнд маш их мөнгө болон цаг хугацаа, нарийн технологид эргэлдэнэ. Иймээс улс төрчид магадгүй тэндээс ашиг хүртэхийн тулд хөндлөнгөөс оролцож, тендерийг эв тод биш хаалттай байдлаар явуулж мөнгө цавчих эрсдэлтэй. Хэрэв улс төрчид атомын цахилгаан станцад тэгж хөндлөнгөөс оролцож, тендер ба бүтээн байгуулалтанд нөлөөлж эхэлбэл атомын цахилгаан станцын хамгийн том эрсдэл нь осол аваар бус, харин манай засаглал өөрөө эрсдэл болон хувирах болно. Мөн өөр нэг эрсдэл нь манай улс ураныг аль биесээр олборлож эхлээгүй тохиолдолд бид атомын цахилгаан станцаа барьлаа гэж бодоход эхний 15-аас 20 жилдээ магадгүй гаднаас төлж худалдан авч мэднэ. Хэрэв бид ураныг гадны улсаас тэр дундаа аль нэг улсаас хэд хараат байдлаар авбал эргээд бид тэр улсынхан хараат байдалд орж геополитикийн шинэ хямрал үүсэх эрсдэлтэй. Иймээс нэгэнт атомын цахилгаан станц барихаар шийдвэл уран олборлох төслийг хамтд нь явуулах нь улс орны хитэн ирээдүг бодсон зөв шийдвэр байх болно. Түүнчлэн өөр нэгэн эрсдэл нь санхүүгийн эрсдэл. Атомын цахилгаан станц нь асар өндөр өртөгтэй бүтээн байгуулалт. Үүний улмаас мэдээж хэрэг манай улсын гадаад үрийн хэмжээ огцом нэмэгдэх болно. Атомын цахилгаан станц шууд ашгаа өгч эхлэх боломжгүй бөгөөд гадны хөрөнгө оруулалтаар барьсан атомын цахилгаан станцууд дунджаар 20 орчим жилийн дараанаас ашигтай ажиллаж эхэлдэг гэн. Иймээс анхнаасаа төвчээртэй байх хэрэгтэй. Ирээдүйн хойч үедээ үр шимийг нь хүртэнэ гэж ойлгох хэрэгтэй. Ингээд эцэст нь хамгийн том эрсдэл нь өөрөө нийгмийн итгэлийн эрсдэл юм. Олон нийтийн дэмжлэггүйгээр нийгмийн дийлэнх хэсэг атомын цахилгаан станцыг эсэргүүцэж буй үед атомын цахилгаан станц барина гэвэл улс төрийн тогтворгүй байдал үүсэж эсэргүүцэл бойкот худал суртал ухуулгууд газар авчин цаашлаад атомын цахилгаан станц барих шийдвэр гаргасан засгийн газар өөрөө огцрох эрсдэлтэй. Ер нь бол атомын цахилгаан станцыг ард түмнээс нууцаар барих ямар ч боломжгүй. Эв тодол байх ёстой. Тендерээсээ эхлээд бүх зүйл шилэн байх хэрэгтэй. Хэрэв үнэхээр эв тод байж чадахгүй бол улс төрчид хар хөшиг татаж байгаад цаанаа идэж уу наймаалцах байдлаар барих юм бол яг үнэндээ бараг барихгүй байсан дээр. Иймээс атомын цахилгаан станцын хамгийн том эрсдэл нь манай улсын хувьд технологи эсвэл байгалийн гамшиг болсон, харин улс төрийн засаглал, улс төрчид эв тод байдал, авилгал гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар атомын цахилгаан станц барихын давуу болон эрсдэлтэй талуудыг өөрийн чадлаараа судлаж товчхон дэлгэрүүлэн ярьлаа. Атомын цахилгаан станц нь айдас ба хэрэгцээ, өнөөдөр ба ирээдүй, популизм ба бодит бодлого хоёрын заг дээрх сонголт юм. Монголчууд бид хамгийн гол нь атомын цахилгаан станц барих хэсэгтээ айж байна гэх айдсын мэдрэмжээр бус, харин бэлэн байна уу гэдэг асуултаар шийдвэрээ гаргах ёстой. Эцэст нь хэлэхэд атомын цахилгаан станц бол цахилгаан үйлдвэрлэх тухай асуудал биш. Харин Монгол улс үнэхээр өөрийгөө удирдах чадах улс мөн үү гэдгийн асар том шалгуур юм. Ирээдүйн цаг биднээс айж хулцчихыг бус, харин хариуцлагатай шийдвэрлэл нэхэх болно. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэн авах гэхийн ухаанаар хандах байх гэж найдаж байна. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.